Ханаад томооны тал дээр бол 3-5 хоногийг бол ерөөсөө яах ч арга байхгүй. Яах ч арга байхгүй. Тийм, яах ч арга байхгүй. Тэр үед нь бол би ерөөсөө ямар юм зөвлөдөг вэ гэхээр хүүхдүүдтэй ч тэр өөрөө ч тэр яг яадаг вэ гэхээр ерөөсөө шингээ маш сайн авах хэрэгтэй. Ус, бүлээн ус уу тий? Тийм, бүлээн ус. Тэр нэг чихэртэй ундаа жүү суугаад бол ямар ч нэмэр авахгүй шүү дээ. Шингэн болохгүй бах тий. Вирусын халдвар бол маш их хордлогонд оруулдаг хүнийг. Тэгэхээр маш их тийм усгуужаад тийм тэр шингэн дутагдах тусмаа хүн их өндөр халгардаг. Тэгээд өрчин намдаад ингээд жоохон хөвч ингээд нэг халуун буураад ягаад тэгэхээр жоохон нэг сэргэлэн болдго шүү дээ ингээд тоглоал тийм. Өө халуурж яснаа ингээд арайгааг болчтой гэж тэгдэж шүү дээ. Яг тэр үед нь идэж чадах өөрт нь шингэц цайтай өөрт нь шимт ижэлтэй хоол өгөх хэрэгтэй.